Эмэгтэй хүний бие сар бүр 4 үе шатаар дамжиж өөрчлөгдөж байдаг. Үүнээс болоод зарим өдөр илүү иш хүчтэй, нээлттэй бүтээлч байдаг бол зарим өдөр нь эсрэгээрээ амармаар, ганцаараа баймаар, энерги арай султай, ядарсан ийм байдаг байна. За энэ маань бол бидний одоо байгалаас заягдсан эмэгтэй хүний биологийн ийм өөрчлөлтүүд байгаа. Нэгдүгээр үе маань болохоор сарын тэмдэг үе байгаа. За энэ үед болохоор ерөнхийдөө эстрожен, прогестерон дааврууд одоо багасдаг учраас энерги илүү доошлоод, за бие дотгошоогоо чиглээд илүү одоо ганцаараа баймаар ядарсан ийм болдог. За хоёрдугаар үе маань болохоор follicular үе байгаа. Энэ үед одоо эстрожен даавар өсч эхлэхээр бидний анхаарал төвлөрөлт ихсээд нийгмийн идэх сайжраад мотивац илүү нэмэгдэж эхэлдэг. Гуравдугаар үед бол овуляци үе байгаа. Энэ маань одоо эмэгтэй хүн хамгийн өөртөө ихтэй гэрэлтсэн болдог үе байгаа, үзэсгэлэнтэй харагддаг. За тэгээд бүтээлч байдал нэмэгддэг, иш хүчтэй болдог. Дөрөвдүгээр үе маань лютеал үе байгаа. Энд бол прогестерон даавар өсгөд бие маань илүү мэдрэмтгий болоод, за тэгээд янз бүрийн зүйлээр өлсөх, ялангуяа чихэрлэг зүйлээр өлсөх, одоо илүү аппетит нэмэгдэх зэрэг шинжүүд илэрдэг байх нэ. За тэгээд улам шангаа ухаан ч гэсэн адилхан авч үздэг. Эмэгтэй хүний бие ингээд сар бүр 4 одоо төрлөөр өөрчлөгддөг гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтүүдэд харин илүү одоо тасан зохицож, яг зөв хооллолт, зөв одоо дасгал, зөв хэмнэлийг барих нь хамгийн чухал байгаа. Илүү гүнзгий судлахыг хүсэх юм бол миний одоо явуулдаг Wellness Cycle хөтөлбөрийн 5 дахь сургалт болох эмэгтэй хүний хэмнэл 14 хоногийн онлайн сургалтанд хамрагдаад энэ 4 үе шатыг илүү ойлгоод, за цаашлаа даавар тэнцвэржүүлэх хооллолт, йог, цэгэн массажны аргууд, ургамлын цайны аргууд, улам шангаа ухаанд хэрэгжүүлж болох уу, өдөр тутамдаа хэрэгжүүлж болох уу хэм маягуудыг сурах боломжтой байгаа. Тэгэхээр www.drtool.com-оор ороод эмэгтэйчүүдийн сургалт гээд захиалаад сургалтандаа суугаарай. Баярлалаа.